Энэ эрүүл мэндийн салбарын төсөв өөр зээл одоо эмчхүний хувьд санаа зовж байгаа л да. Эрүүл мэндийн наадлын ерөнхий газрыг бас хүнд байдалд оруулаад эрүүл мэндийн яамныхны одоо хариуцлага ажиллагаа байхгүй юм чинь. Баян Улгийн аймагт 386 оронтойг чинь 24 өнд баталж өгсөн байна. 25-нд 505 оронтойгоор баталж өгсөн. Хяналт чалгалт хийдгээрээс энэ чинь эргэж цайлан нийгэм даатгалын шимтгэлд нөлөөлж байгаа асуудал байхгүй. Төсөвтгөн дөр тусч шүү дээ. Тэгээд энэ аудитын газрын одоо хяналт хийж шалгаж өссөн юм уу? Тайчинбаран сайд хариулна. За бэсэн гişүү одоо энэ төсвийн тодтолтой хамт бид бас энэ албаны дарга эмнэлгийн одоо дэд захирлууд баахан одоо нэмэгдэл орон тоонуудыг хасгаар бид бас ажиллаж байна. Засгийн газраас барьж байгаа юмд бол ямар ч байсан эмч, совилогч, эмнэлгийн ажилчдын тоог хоригдуулахгүйгээр эмнэлгийн одоо хүч хөдөлмөр хийгээд хөдөлмөр олж байгууллагатай үр дүнгийн гэрээгээр мөнгө олж ирж байгаа улсуудын хийсэн хөдөлмөрийг баахан одоо албаны дарга баахан дэд захирлуудаар авдаг байдлыг арилгахаар бас зорж байгаа. Тэгэхээр таны энэ хийж байгаа шүүмжлэл ямар ч байсан одоо энэ үлдсэн 6 сарын хугацаанд илүү бүтээмжтэй, илүү сайн болох юм зорилго тавьж бүтцийн өөрчлөлтүүд орноо. Тэгэхээр энэний дараагаар бас танд бас дэлгэнгүй мэдээлэл өгнө.